За ингээд Франкфурт өнөөдөр өглөө ирээд ингээд амьтны үргэлжлээ орлоо. Тэгээд их сургууль дээр очиж үзлээ. Тэгээ одоо ингээд яг Франкфуртын төв талбай дээр ирсэн байж. Тэгээд өнөөдөр бас гоё өнгөрлөө, айгүй зугаатай, хүчлээ гоё байлаа. Тэгээд надад ингээд Франкфурт зочлох боломжийг олгосон. Ирээд ингээд аялах боломжийг олгосон дотор шүцэхэндээ баярлалаа. Kita solo bahas dulu ya. Bosmania Dudi cantik sekali solo bassnya. Habis ini lanjut solo gitar juga dari Wisnu. Let's go Nu. Германд ирээд яг 4 сар болж байна. Өдөр би 4 сар болсон. Тэгээд ер нь амралтын өдрүүдээр ингээд гэртээ байгаад тахгүй ингээд Франкфурт руу манай миний амьдардаг хотоос ингээд арай хамгийн том хот нь ингээд Франкфурт гэдэг. Тэгээд хасан хэцэн би Франкфурт ирээд ингээд юм үргээд явж байна. Тэгээд одоо хамгийн ихэнд үзэж байгаа юм нь болохоор амьтны үргэлжлэл орж үзэж байна. Бас анх удаа амьтны үргэлжлэл үзэж байна. Ингээд сая тиктэй аваад ороод ирлээ. Тэгээд амьтны өрөөлөнд анх удаагаас орж ирж үзэж байна. Орж ирж үзэж байна. Монголоос өөр гэх юм бол одоо пингвин, арслан тий одоо янз бүрийн тийм Монголд байдаггүй амьтнуудыг харах чинь. Тэгээд амар гоё юм. Ер нь тийм амьтнууд харах тийм мөрөөдөлтэй байсан гэх юм уу. Тэгээд тэр мөрөөдлөө одоо ингээд биелүүлэх гэж байна. Яас хөөр хим. Эднэр ингээд хашаанаас гардаггүй байх та. Тэр цаана нэг жижиг юм дөнгөө. За ингээд Германд ирснээс хойш надад хамгийн их таалагдж байгаа зүйлс гэх юм бол нэгт герман хүмүүс цагийг маш сайн баримталдаг. Яг ингээд хэлсэн бол хийдэг тийм хүмүүс байдаг. Хоёрт гэх юм бол ийш тишээгээ бүх хүмүүс нь ер нь ингээд аялах хоббитэй, аялах сонирхолтой ингээд хасаа бүтцэндээ ч юм уу ингээд амралтын өдрөөр уул руу гардаг ч юм уу ер нь тийм явган аялал айгүй хийдэг, эрүүл мэндэд маш анхаардаг, дугуй ундаг, ер нь эрүүл мэндэд амар анхаардаг хүмүүс байдаг. Тэгээд за амрын чи ер нь маш сайн анхаардаг. Тэгээд гуравт нь гэх юм бол гэр бүлдээ цаг маш сайн зарцуулж чаддаг хүмүүс байдаг. Гэр бүл нэгдүгээр тавьдаг. Ингээд 7 хоногийн бүтцэн өдөр ингээд амардаг. Бүх нийтээрээ бүр ингээд ямар ч дэлгүүр хошоо юу гэдэг хуваараа бизнес хийдэг гэсэн ч хамаагүй бүтцэн өдөр амардаг. Тэрнээс надад маш их таалагддаг. Ингээд гэр бүлдээ ямар ч үед ингээд жоохон ингээд ажилласаа пауз аваад ингээд гэр бүлдээ ингээд цаг зав гаргаж байгаа надад бас аюу таалагддаг. Тэгээд маш их ногоон байгууламжтай. Энэ тэндгүү мод байдаг. Бүр ингээд бүгд ялангуяа миний амьдардаг хот бол ингээд тэр чигтээ мод байдаг. Ямар ч тийм юм тал газар байдаггүй. Тэгээд ногоон байгууламжтай юмнууд им хотууд ер нь энэ тентхийн тийм ногоон байгууламж нь их байдаг надад бас таалагддаг. За хамгийн сүүлд надад таалагддаг зүйл гэх юм бол Герман улсын нийтийн тээвэр нь надад маш их таалагддаг. Бүх зүйл байдаг. Автобус, метро, хурдны гал тэрийг маш сайн шилжиж чадсан улс байдаг. Шэнэ яас хөөр хийвээ. 3 ширхэг тахи байна. Энэ 3 бие биенийг хараад үүддэг лахттай өдөржиг.
За би Германд ирээд яг 4 сар болсноос өмнө одоо 4 сарын хугацаанд би яг хаашаа аялсан бэ гэхлээр Австри улс руу очиж үзсэн. Манай айлын аавын ээж аваа ер нь Австрид амьдардаг. Тэгээд Италид очиж үзсэн. Гэтэ Итали нэх удаагүй. Одоо энэ 9 сард би айлынхантайгаа 14 хоногоор Итали руу бүр ингээ аяллаар явж байгаа. Тэгээд өөр гэх юм бол өөр улс руу гэх юм бол ингэж явсан. Германы хотуудаар аялсан гэх юм бол би Дүсселдорф орсон. Тэгээд Мюнхен орсон. Тэгээд Кёлн орсон. Тэгээд нэг Мюнстер гэдэг нэг бас нэг жижигхэн хот байдаг. Тийш Монголын наадмыг очиж үзсэн сая өмнө 7 өдрийн хагас өдөр болсон. Авиг гойсан. Бөөрийнхөө уушрайдэл. Тэгээд Дүсселдорф болохоор бас монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн болоод тэгээд би бас очиж үзсэн байгаа. Тэгээд надад яг ингээд аялахад хамгийн таалагдсан бэ гэхлээр мэдээж надаас мөнгө гарахгүй. Одоо Итали, Австри хоёрлоо явхад айлынхантайгаа явсан надаас мөнгө гараагүй. Тэр нь одоо энэ хапер хөтөлбөрийн хамгийн том давуу тал болж өгж байгаа. Тэгээд хүмүүс нь ер нь ингээд Итали хүмүүс, ингээд Австри хүмүүс ер нь европчуудыг ингээд хараад хаад маш стресс багтаа хүмүүс байдаг. Ингээд өглөө нь ажилдаа гарчаал өдөр нь тэгэл хаал идэл арай нь ингээл бүжигдүүлаад нэтэр болоод ер нь Италиар алхахад Италийн гудамжаар ингээ алхахад ер нь хүмүүс нь аягүй тэгж дуулж бүжиглж ингээ инээж хөөрсөн л хүмүүс харагдсан. Тэгээд стресс багтай амьдрал нь надад амар таалагдсан. Тэгээд гэр бүлдээ зарцуулж байгаа цаг хугацаа ер нь л гэр бүлээл нэг тавьдаг хүмүүс байт юм билээ. Европчууд. Тийм. За би одоо үлцэн хугацаанд хаашаа явах гэж төлөвлөсөн бэ гэхлээр 8 сард Берлин явж үзэн Германы төв хотыг үзэх бас сонирхолтой. Тэгээд би айлынхандаа би ингээ Берлин явж үзтээ мүү гэд хэлсэн чинь манай айлынхан Берлинд саяхан байр авсан. Тэгээд надад байраараа одоо ингээд тусалсан гэх юм уу. Тийм. Ингээд илүү дутуу одоо буудалд ханах мөнгө үржижснээс чи ингээд манад байж болно гэд ингэж хэлээд тусалсан. Дараад нь айлынхантайгаа бас Испани руу аялна гэж төлөвлөсөн байгаа. Тэгээд 10 сард бас 2-7 хоногийн амралт авна. Тэгэхдээ Парис явна гэж бодож байгаа. Яа! Алаас шүү дээ ямар гоё вэ? Ямар том нүдтэй юм бэ ёо. Бараг бүлтэрч гарч ирлээ шүү. Яар хөөрхий. Эднэр ингээ өглөөний цагаан ууж байгаа юм хта. Эднэр гэж хоёрхан ширхэг л. Гэрээ санаж байна. Санаж. Битгий яа. Үр зүрх өмрөөд идэг юм аа. Ер нь амар санаж байна. Дүүндрэ амар санаж байна. Ээж аав ах ихчнэр мэгчнэр бүгдийг амар санаж. Аажлыг ер нь уцаар ярьж гин үү? Тэр арай. Нөө манай гэрийн чинь орой аягүй их дунтад өглөө эрт гарч явдаг. Тэгэнгүүт энэ чинь ингээд 6 цагийн зөрүүтэй болохоор ер нь их ярьж чадахгүй. Би нөө амралтынхаа өдрөөр л энэ хургой. Амралтынхаа өдрөөр л ер нь нэг цаг 2 цаг яриад тэгэл. Яар гоё. Яна эдрэ унтчих шүү дээ. Ингэж унтчих юм шүү дээ. Ингэж чихэж ингэж унтчих юм шүү дээ. Ингэ доошоо хавралтаад. Яас хөөрхий. Энэ юу юм пингвин юм уу? Далаа уу? Далаа. Яр хөөрхий би. Нэш. Энд чинь нэг ир чинь. Нэшэр. Яа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 1
чих байдаг юм биш. Тийм газар чих байхгүй гад. Ой. Яа. Яг хүн шиг хэлж. Яа, яар санаа хэлдэг. Энэ далаа байна. Нэг хараа. Энэ гаранд нь чааваас өөд үс юм болоо. Ямар жижиг юм би энэ ч амар том гэж боддог. Diese auf ein andere abgestimmte Bindung. Oh, байхгүй болсон. Hallo Pinguine. Гайна. Миний төсөөлсөн шал өөр амьтнууд байдаг байна. Би пингвинийг амар том юм бэк амар юм бол жижигхэн юм хийн алах шиг юм мэдээв ш. Тийм үү тийм ээ. Миний Монголын тийм ээ. Энэ тайлбар наа би Монголыг хармаар. Papa hat Aua am Bein. Muss mal ein bisschen selber laufen. Би амар эсэл талц тасархаа дээр Монгол тахтай аим тэмээ онд гэсэн ш. Энэ тэгээд Монгол хүмүүс муу юм. Мэдгүй. Хоёр хүүхдээ тэмээ чи Монгол тэмээ гэдэг дэсдэг гүм. Гэтэ арай Монгол биш юм шиг харагдаад тах юм. Манай монголч амар өстэй тий. Сүртэй штэ бас. Үсийн унсаа ийцээ өөр хэвдээ яаж аа би. Энэ нөгөө нэг ирсэн улсын бичсэн байсан шүү дээ. Тэр нь байхгүй юм бата. Юу бодож зогсд юм бол та чаавас. Гүлэрсэн биш дээ бүр. Энд шүү дээ. Чайнаас ирсэн Монголиа гэж шүү бас. Инара энэчнээс ийм Монголын яг өмнө говь хэсэг байгаас дээ нэг. Өмнө говьс ирсэн. Энэ чинь Монгол ахгүй энэ тиймийг Монгол гэдэг. Нэг бүхтэй бүхгүй. За Герман Монгол хүүхдүүдийн хоорондох ялгаа гэх юм бол бүр тэнгэр газар хоёр шиг ялгаатай. За яагаад гэхээр Герман хүүхдүүдийг ингээд багаас нь яг чи яг ингэж болохгүй тэгэж болохгүй ингэх юм бол ингээд амар их багаас нь ингээд сургацсан байдаг. Манай Монгол бол тий за жоох хүүхдтэй юу яриад байгаа юм бэ гэх тэгээд тэр нь маш буруу юм шиг санагддаг. Тэгээд ер нь ингээ миний хардаг хоёр охины хувьд гэх юм бол хагасаа мөцөнд л зурагт үздэг, амралтын өдрөөр зурагт үздэг, уцаар орлож болно, iPad-аар орлож болно, чихэр идэж болно. Бусад одоо 1-5 дахь өдөр огт чихэр идэж зурагт үзэж болохгүй. Тэгээд хэрвээ одоо ингээд ямар нэгэн байдлаар ингээ хоорондоо муудалцаад ч юм уу тий ямар нэгэн байдлаар ингээ хэрэлдэх тохиолдол байх юм бол ээж нь шууд ингээ эрхийг хасдаг одоо нөгөө телевизээр үзэх эрхийг нэг
7 хоногор хасах ч юм уу тий. Тэгэхээр чи ингээ арай хийж 7 хоногт нэг олцсон боломжоо тэр хүүхдүүд чи алдахыг хүсгэнд бол хоорондоо тэгэл модалцгоо юу айлалах ливтэй найртай тэгээд явж идэг. Тэгээд Монголын хувьд гэх юм бол тэгээд ер нь бол би бол Монгол бол хүүхэд харна гэж та халтурддаг лээсээ байлээ. Хоёр дэг бол харна гэж. Яг хоо нэг туцхааргүй нэг хоолыг хийж өгч байгаа. Тэгээд хоолыг хийж өгч байгаа. Тэгээд тоглолцоол гадаагаар салхилуул. За тоглоомын талбар өөрөөсөө яа би энэ ч сочий гэл. Тэгээд хайчдаг гэсэн. Тэгээд эсвэл нэг зурагт тавьж өгвөл орхичдаг гэсэн. Тэгээ ер нь бол хүүхэд харна гэж нэлээд халтурддаг гэсэн. Одоо л энэ чи би яг миний ажлын цаг гэх юм бол яг 3-аас орой 7 цаг хүртэл байдаг. Миний яг аперийн өдөрт өнгөрүүлдэг ажлын хуваар гэх юм бол би өглөө 8-аас ирээд тэгээд нэг 11 хүртэл хичээлээ хийж агаад онлайн курс суудаг. Тэгээд өглөөгөр онлайн курстэй суучаад тэгээд заримдаа бол орой бас ингэ сууж болно л да. Гэтэ ер нь би ихэнхдээ өглөө суудаг. Тэгээ 11 хүртэл хичээлээ хийж агаад 11-ээс өрнөөсөө гараад нэг гэрийн баг зэрэг хөнгөн ажлууд одоо шпул машинаас ингээд аягийг хураадаг ч юм уу ингээ өглөө ингээд манай хүүхдүүд яарж агаад аягаа ингээ ширэн дээр орхисон бол тэрийг ингээ шпул машин руу хийдэг ч юм уу. Ер нь тийм хөнгөн ажлыг хийгээд тэгээд манай айлын хүүхдүүд 3 цагт ингээд цэцэрлэг сургуулиасаа тараад ирцгээдэг. Том охин маань бол өөрөө хүрээд ирдэг. Бага охиныг ээж нь очиж авдаг. Яагаад тэгэхээр айгаа хоол цэцэрлэгтэй байдаг. Тэгээ би чинь жолооны өмнөхгүй болохоор тэгээ машин барьж чадахгүй. Тэгээд ээж аав нь очиж авдаг. Тэгээд хүргэж өчгчүүд манай айлын аав ээж хоёр ингээд ажил руу яваад би ингээд яг миний үндсэн үүрэгт ажил маань яг 3 цагаас оройны 7 цаг хүртэл ингээд хүүхдүүдтэйгээ тоглоод гадаа муухай хамбал гэртээ одоо барби нэтрээ тий одоо бамбрууш айл гэрд тоглол хөөцөлтөд тоглол тэгэж тоглолдог. Гадаа гоё нартай байх юм бол гадаа тоглоомын талбай дээр гараад нөгөө нэг үсэрдэг тим юм тоглоом дээр тоглож тэгэж юу өдрийг өнгөрөөгөөд арай ирээд манай айлын ээж хоолоо идэг. Ингээд одоо пэйжэнд амархан байдлаар ингээд шууд ингээд болгочдөг тийм хоол. Ер нь маш түргэн хугацаанд бараг 5 минутны дотор хоол иддэг. Би бол Монгол тахтай айгүй удаа 1-2 цаг хоол идэг гэсэн бол тэгээд энэ ч бол маш түргэн хоол хийж сурсан. Тэгээд би бол ингээд ширээг нисдэг манай айлын ээж хоолоо идэг. Тэгээд бүгдээрээ тойрч суугаа. За өнөөдөр юу болсон? Юу хийсэн таагаараа өдөрт тэгээд хүүхдүүдээс цэцэрлэг дээрээ юу хийсэн гэл одоо ширээ тойрж оройны яриагаа өнгөрүүлдэг. Тэгэл хоёр охиныг манай аль аав ээж хоёр өөртөө оронд нь оруулдаг. Би бол оруулдаггүй. Тэгэл өрөөндөө ер нь хоолоо идсэн л бол тэгэл ороод өөрөө хүссэн юм хичээлээ идэх ч юм уу. Тэгэл эсвэл юм үзэл тэгэл өдрийг өнгөрүүлдэг дээ. Шоколад манай айлын хүүхдүүд ер нь хасаа үсээ амар шоколад иддэг. Тэгээд агуул харанд өрнөл шоколадоо тэгэл тэрнээс нь авч идэл. Тэгэл амттай шимттэй тэгэл юу л эдий. Орой болохоор ингэ өсөөд тэгэл тэр амттай юмнууд чи идэд тахаар ингэ таргалцтай байж тээ. Би чи Монгол тахтаа уг амар л идэд идэгс. Тэгээд харгалдгүй байсан чи энд ирээд гурлын бүтээгдэхүүн бас идэрчээгүй талах малхай амар иддэг штэ. Угаасаа талахаар алдартай. Тэгээд талах амар иддэг. Тэгээд талахнаас болоод жоохон хөөгөөд идэм болов гэж бас бодсон. Тэгээ би 8 кг нэмсэн. Гэтэ яг би буцаа хасж байгаа. Хичээ таамаатай байна. Они это стокали им Wasser. Гараад. Оо. Ямар том юм бэ те? Энийг явахаар болох. За, би бол айлганаасаа гадна ямар герман хүмүүстэй танилцсан бэ гэхлээр манай хөршин хоёр охин байдаг. Нэг нь 18-тай, нэг нь 16-тай хоёр охин байдаг. Яг миний үеийн хоёр охин. Тэгээд 18-тай нь болохоор одоо сургуулаа төгсөж байгаа болохоор амар завгүй байд юм шиг лээ. Ер нь нэг гадар дотор нэг ингээд найз нөхдөд уусдаг. Манай 16-тай аанаа л алсан штэ. Тэгээ хоёлаа ингэж хийгээ яваад байдаг. Тэгээ нэг өдөр яг тэр чинь 6 сар байсан юм аа. Яг Bin Market гэдэг одоо манай Монголынхоор бол парк
Тэгээд нэг 7 хоног ингэж байчаал тэгээд ингээд хураагаад аваа явцдаг тийм юм ирсэн нэг 7 хоног ирсэн. Тэгээд яг хамгийн сүүлийн өдөр нь 10 жилийн хүүхдүүд очдөг гэд. Тэгээд 16-нд манай нэг Анна гэдэг байхгүй. Анна намайг чирээл дэгээс хоёлаа явъя хоёлаа. Би энэ маркетанд одоо хураагдахаас өмнө очиж үзэхгүй болтой. Насаараа харамсах юм бол шээ нэ дэрэг гэл. Намайг чирээл аваа явсан. Тэгээ би баахан 16-таа бацсан ороод өдөр чи ингээл шавьяагаа хандлт тоглоно гэдэг шиг амар их тоглоал. Тэгээд амар гоё исэн. Манай Монголын тоглоомноос л тис өөр. Нэг хамгийн сүүлд нь угаасаа өсвөр насны хүүхдүүдээс болохоор жоохон юм эрсдэлтэй тоглоомнуудыг гаргаад ирсэн. Тэгээд амар хурдтай галзаа болгоно үлээл. Тийм галзаа болгоно суугаал. Алсын ярагч нь амар том, амар өндөрт гараал. Тэгээд нэг гинж чинь ингээ Монголын гинж ингээд амар нэг тийм ингээ доороо л эргээд идэв шүү дээ. Тэр чинь бүр ингээд бүр амар дээгүүр ингэж эргээд ер нь амар хөвжөлтэй байсан тэр өдөр. Тэгээд Анагийнхаа бас ингээд ангийнхан хүмүүстэй танилцсан. Амар хөөрхөн намайг угаасаа Анаар намайг байнга л ярьдсан юм шиг үлээ тэр найзуудтай. Дэги гэл. Тэгээд чи нөгөө дэги гээд нөгөө Реха Брист хоёрыг таньдаг байхгүй манай айлын аавч хоёрыг. Тэгээд жижигхэн тоглох болохоор угаасаа л би юунийг таньдаг. Тэгээд Реха Бристийн ирсэн шинэ афер нөөстэй хөөрхөн охин байж танилцъя гэргээл. Тэр нөгөө нэг тоглоом дэр чи намайг бүр хаа зарим нь дааж магаа солироосоо бид. Амар хөөрхөн ааштай амар хөөрхөн хүмүүс идэг байд юм лээ. Бас 10 жилийн бас өсвөр насных нь Монголын өсвөр насных нь нэг жоохон ингээл лээд штэ. Манай дүү бол яг тийм одоо өсвөр настай тэгэл хэрэлцчихгээл болж өгөл хэрэлцчихгээл тэгэл үдэм болоо гэсэн чинь амар хөрх ааштай хүмүүс байсан. Энэ зүгийн миний бэлог идлээ. Таргуулж штэ. Зүгийн алах юм бол хэдийн евроор илээ таргуулдаг гэсэн. Германы үндэсний нэг хоол идэх байд юм шиг үлээ. Ишлүүцэлгээд. За тэр нь яаж нэг юм цагаан соустай дахины махтай. Дахины маханд ингээд цагаан соус нь ингээд утгацсан. Мэдгүй бас нэг айгүй гоё амтлаг чийдсэн. Тэрийн нэрний нь санахгүй амар гоё амттай. Тэгээ будаа тавьж иддэг тийм бол. Тэр нь амар гоё амттай. Миний хамгийн дуртай бол. Ялангуяа манай айлын ээж тэрийг ер нь орой болгон хаяа. Ер нь бол ихэнхдээ тэр хоолыг иддэг байхгүй юу? Тэр амар гоё идэв. Би ингээд амьдралдаа анх одоо нэстэг тэргийн сууж утсан. Манай айлын аа маань нэстэг тэрэгний тийм жолооч хүн юм бэлээ. Тэгээд манай өмнөх аперч ер нь ингээд байнга ирдэг. Тэгээд төрсөн өдрийн сая 5 сард болсон. Тэгээд ханаад ингээд төрсөн өдрийн минт хүргэнгээ ингээд бэлэг гэж өгөнгөө дээрээс ингээд хамт гуруулаа ингээд нэстэг тэрэгнэр явъя гэд. Тэгээд суусан амар гоё эсэн. Амар гоё. Онгоцон сууснаас илүү бүр хэд дахин илүү гоё мэдрэмж авсан. Яагаад гэхээр ингээд нэг дээр нэг юм ингээд дуугараал тэгэнгүүтээ ингээд яг ингээд далгачаа ингэнгүүтээ ингээд тойрж иргээд идэв штэ. Тэгэхэд бүр ингээд талгаа эргээд бүрстэй амар гоё эсэн. Тэгээд бас нэг тийм нэстэг тэргийн сууна гэсэн мөрөөдлөө биелүүлсэн. Тэгээд одоо миний дараагийн мөрөөдөл гэх юм бол шөхрээр өсрөх байгаа. Нэг дээд нэстэг тэргээр ингээд дэше гараад доош шөхрээр ундаа штэ. Манай айлаа бас тийм хийжсэн гэсэн. Тэгээд би бас асууж агаад тэгж үзнэ гэж бодож байгаа. За би ингээд Герман анх ирээд бол ийш тийш явахаас үнэхээр айдаг байсан юм тий. Анх удагаасаа ингээд өөр оронд ирсэн тий. Тэгээд төөрчхийг айдсан амар байсан. Тэгээд нэг эхний бараг 2-3 хоног аагүй нэг Франкфурт руу явсан юм байна. Яг ирээд 2-7 хоног жахтаа найзтайгаа уулзгаад тэгэхэд бол манай айл ээж хөргөж өгсөн байхгүй юу. Тэгээ би буцахтаа бол ганцаараа явсан. Тэгээд яг нэг цогондоо суугаад явчих юм чинь нэг асуудал ахгүй. Тэгээд дараад нь ингээд л ер нь ийш тийш ганцаараа явъя гэхээр айгаал төөрчих үедээ нэтрээгээл. Тэгээ би бараг 3-4-7 хоног тэгэж гэрээсээ гараагүй. Тэгээд бийсэн чинь нэг л өөдөд явчлаа шүү. За sorry дөө гэл. Энд тэгээ нэг DB одоо галт тэрэгдрийн сайн судлаад ингүүл инх юм байна, тэгвэл тэх юм байна гэл. Тэгэл нэг хотуудаар ингэж яваад тэгээ Австри очиод ирсэн бүр гайг болсон тэгэл.
одоо сурцсан хаашаач явуул юм. Берлин руу 49-өөд ч очиж чадсан. 49 евроныхаа тикетээр явчих чадах байхаа. Оохоо. Энэ хараа энэ эдгээр нас амар сонир байдаг те. Манай Монголын ингэ чичдэг савтай шүү дээ. Саваа юу гэдэг вэ? Аа тийш. Тэгээд 25 цент авдаг те. Тийм. За ингээд Франкфурт дэдэг Гёте их сургуулийг үзлээ. Тэгээд аюу гоё том амар том байт юм байна. Юу манай Монголын бэст гэж. Амар том энэ тэндээ зөндөө олон барилгуудтай. Тэгээд ер нь энд сурах хүсэл бол маш их төрж байна. Ингээд хичээх юм бол энд ингээд сурцсан явж явах юм билүү гэж бас бодлоо. Тэгээд маш их оюутнуудыг гэсэн тийм ногоон байгууламжууд амар ихтэй мэн. Тэгээд номын сан одоо ингээд танхим махнууд айгүй их. Тэгээд за тэгээд энэ нь болохоор зүгээр ингээд яг Франкфуртын төвд байдаг ингээд Гёте их сургуулийн зүгээр нэг л хэсэг нь гэх үү. Нэг л хэсэг юм байна. Тэгээд ингээд салбар ингээд тус тустай газрууд дэдэг. Тэгээд ингээд салбартай яг тэр нөгөө одоо ангаах байд юм уу те бол ямар нэгэн тийм шинжлэх ухаан байдаг ч юм уу эсвэл тийм түүх соёл судалдаг тийм номын сангууд ингээд тус тустай айгүй байд юм байна. Тэгээд хүүхдүүд нь одоо оюутнууд нь хагасаа мөцсөн ер нь амралтын өдөрч гэлтгүй ер нь ингээл хичээлээ игээ сууж идэм байна. Ингээд хагасаа мөцсөн ч гэсэн ер нь юм амралтын өдрөөр номын сан ингээд нээлттэй. Тэгээ оюутнууд нь хичээлээ игээд тэгээ сууж идэм байна. Тэгээ надад маш их таалагдлаа. Би бас ингээд энэ цораа тэгээд номын санд хичээлээ игээ суваар л. Гэхдээ би чаднаа. Би ирээдүйд ингээд сууж хахаа гэж бодож байна. За ингээд төв байр дотор нь орж ирээд за ингээд явж байгаа төөрөөд амар том бүр ингээд төөрхөр тийм том юм байна. Тэгээд хайж явсаар байгаад одоо үүдэн дээр ирчээж байна. За энэ ингээд гадаа энэ камер авсан араа энэ кино зураг авалт юм уу ямар нэгэн тийм бичлэг болж байна. Гадаа энэ кино зураг авалт юм шиг байна да. Ер нь хараад тахт. Эсвэл танилцуулах ч юм болов. Сургуулийнхаа танилцуулга хийж юм болов. Тэр яг сургуулийн танилцуулга хийж байгаа. За Монголд герман хэл сурах герман хэл сурах хоёрын ялгаа юу байд юм бэ гэхлээр энд угаасаа чи герман хэлээр ярихгүй л чамайг хинч ойлгохгүй. Тэгээд англи хэлтэй хүүхдүүд бол яг англиар ойлгож байгаа хэлтэй. Гэтэ чи германд ирсэн герман хэл сурах хэрэгтэй. Тэгээд яг орчинд нь ирээд сурах ингээ герман багшаар заалгаад дуудлагын хувьд ч тэр ер нь ингээд өдөр тутамдаа ярьж байгаа яриа бас ингээд герман хүмүүстэй хамт байгаа болохоор миний дуудлага гэдэр бол хамаагүй дээр байгаа гэж би боддог. Яагаад тэгэхээр Монголд хичнээн мянга ингээд уншаад яг герман хүмүүс шиг бол дуудаж чаддаггүй байсан. Тэгээд энэ ч ингээ хүмүүсээ ингээл хараад ажиглал за тэр үе тэгж хэлдэм байна да энэ үеийг ингэж хэлдэм байна да гэд энэ үсгийг тэгж дууддэм байна да гэд ингээ ер нь ингээд анзаараад байдаг гэх юм уу. Тийм тэгээд өөр одоо герман зөндөө найзтайтай болсон болохоор бас тэдэртэйгээ өдөр төр ингээл яриад ер нь л герман хэл сурахаас өөр авралгүй энд ирээд ингээд апараар сураад апараар ажиллангаа ингээд герман айлтайгаа тэгээд ингээд энэ тентхийн герман хүмүүстэй танилцсан бол чи германаар л ярина. Герман хэлийг сурахаас өөр
аргагүй болно. За би ингээд 7 хоногт 5 өдөр онлайн курс цуудаг. Өдөрт нэг цагаар ороод дараад нь ингээд дөрмөө ингээд бичиж тэмдэглээд авдаг. За тэгээ өдөр хүүхдүүдийн эренгүүт нь өдөр одоо тэр өдөртөө сурсан дүрмээ хүүхдүүдээс асуугаад энийг яаж дууддیں, тэрийг яаж дууддیں ингээд тэгээд өгүүлбэрт орохоороо яадیں ингээд асуунгууд манай айлын том охин надад хэлдэг. Ингэж өгүүлбэрт орох юм бол ингэж дуудагддээ шүү дээ гэгээд ингээд зааж өгдөг. Одоо надад нэг тийм кейс байгаа. Би ингээд Мюнхен рүү найзандаа очичоод буцаа явж исэн. Тэгээд ингээд миний цууг цуцлагдсан. Тэгээд нэг солонгос эмэгтэй байсан байхгүй юу? Имээ исэн. Нэг бараг 63 таа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ч хамт Франкфурт явахаар болсон. Тэгээд хамтдаа тэгэл юм яриад бараг тэнцээ чинь 6-7 цаг явдаг. Бид хоёр бараг 6-7 цаг тасралтгүй чалцсаар агаал тэгээд ирсэндээ тэгээд угаасаа тэгэл германаар л ойлголцоо. Би солонгос хэл мэдгүй, тэр хүн монгол хэл мэдгүй. Тэгээд тэр их ч бас англи хэл мэдгүй. Би бас нэг тийм жоохон угаасаа англиний ахын шатны хэл мэдлэгтэй. Тэгээд германаар л ойлголцож байгаа байхгүй бид хоёр. Тэгэл энэ тэндийн юм ингээл хайлж чадхаал яриад тэр их ч бол энэ ч яриад нилээ утсан гэсэн. Тэгээд надад бас өөрхөн юм зааж өгөөл. За би болохоор чөлөө цагаараа яг хагасаа мөцөндөө заримдаа тэгэл найзуудынхаа явна нөгөө нэг ангийнхаа дотор шуудсаар нэг ангиас хүүхдүүд байдаг. Тэгээ бас нөгөө ангийнхантайгаа ч гэсэн найзууд. Тэгээд өнөөдөр одоо ингээд Франкфуртт ирж ингэж явжаад одоо дараад нь би бас нөгөө ангийнхаа охинтой уулзах байгаа. Тийм тэгээд ер нь ингээд энэ тентгийн хотуудыг очиж үзэх дуртай эсвэл гэртээ айлгах хүүхдүүдтэй хамт уул руу гарах дуртай. Угаасаа манайхан ингээд тойроод моднор байдаг. Тэгээд амар гоё гол горхтой тийм уул ойрхон байдیں۔ Тэгээд тийш алхах дуртай хоёр охинтойгоо. Эсвэл тэгэл заримдаа залхуу үрчих юм бол тэгэл гэртээ хичээлээгээ суучтیں۔ Дөө. Тий. Тэгэж л өнгөрүүлдэг дээ. За одоо ингээд апарийн жилийг дуусах хүртэл ямар ч гэсэндээ B2 хүртэл яаж хийж агаад хичээж агаад B2 хүртэл сураад өнөөдөр би ингээд одоо Франкфуртын Гёте их сургууль дээр ирсэн. Надад ингээд энд сурах хүсэл бол амар их байна. Тэгээд хэрвээ би апарийн жилийг дуусах хүртэл B2-т олчих юм бол энэ их сургуульд ингээд суралцах боломж ингээд нэг алхмаар илүү ингээд ойртож өгнө гэх юм уу. Тэгээд ер нь апарийн жилийг дуустал ер нь хичээлээ сайн хийгээд хилээ сайн бэлдээл ийм том сургуульд орохын тулд тэгэл хичээдээ гэж бодож байна. Германд бас нэг амар таалагддаг юм нь болохоор хүмүүс хүний юм хизээч дураараа ингэж авдаггүй. Би бол уцаа хайжсэн сөөл нөгөө нэг наадам руу яваад тэгээд өглөө нэг Баанхоф руу алхаж агаад газар суугаад дээшээ ингэ нөгөө нэг цууг ирч ингээс сандраал ингээл боссон чинь миний утас Германаас унсан байхгүй юу. Тэгээд би тэгээд цуугнаас суугаа яваад бүр бараг хэдэн минут ч болсон. Тэгээ ингээ уцаа хайсан чи байхгүй. Тэгээд уйлаад унжаад буцажгүй нөгөө нэг таксидад шууд айж чамж уцаа хайчлаа гэд айгаал шууд такси бариад нөгөө Баанхоф руу очсон чи яг газар унсан яг тэр чигээрээ л хайжсэн. Тэнцээг хүн амт байсан. Тийм ээ хүний юм авдгүй байлээ дураараа. Тэгээд би уцаа алга болгочоо тэгээд таксидсэн чинь энтийн такси бүр ёо мэдгүй тэр жижиг хотоос чи би яг энэ хавьд бол таксидж үзээгүй л дээ тэр тэнцэл анх удаа таксидж үтсэн чинь тэгээд 45 евро гарсан шин. Амар. Тэгэл татгнаал гээл өгсөн. Ингээд Германд ирээд ямар үед хамгийн Монголыг санаж ийн вэ гэхлээр яг энэ үед. Яг энэ наадмын үед. Яа тэгэхээр хүмүүс ингээд амар их стори хийдэг. Харахыг боодог идэж байгаа, тэр хуушуур идэж байгаа. Тэгэл ийш тишээнэ аялж байгаа бичлэг юм аа сторидод байдаг. Тэгээд найзтай хамт чихэж жоохон баг стори хийрээ. Тэгээд Берлин одоо 8 сард явахдаа хамгийн түрүүнд Берлин нэгдсэн Монгол хуушуур хаусд очиж хуушуур иднэ. Бас цөөвэ иднэ. Баяртай иднэ.
шилтээ хоол бараг бүх өдөрт нь хоол үзээр байгаа юм биш. Миний бичлэгийг ингээд үзэж байгаа та бүхэндээ бас баярлалаа. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.